одоо айлууд чинь ийм ил галын чинь зүгээр гоё байшинтай тавьдаг болсон ба шүү дээ гэр ороолын айлууд. Энд бол ер нь бол төрөл төрлөөрөө камен зуухнууд байна. Та нар Улаанбаатарт өөр камен зуух хайгаад байгаа яваад байгаа ямар ч шаардлага байхгүй. 90% нь Оросоос орж ирж байгаа. Гэхдээ бас сонирхох юм бол өөр бусад орны Туркийн энэ төр өөр камен зуухууд энд байгаа. За миний хойно харагдаж байгаа энэ бол нөгөө ил камен зуухууд. Эн чинь нөгөө нэг ийм лист төмөр халалтай мэдээж гоё хална. За Сибирийн зуух компани оруулж ирж байгаа энэ камен зуухуудын давуу тал гэдэг юм бол янд нь өөрөө халтын эсрэг хамгаалттай, одоо усны хамгаалттай, тэгээд галын аюулыг бол дээд зэргээр хангасан тийм зориултын яндангууд байгаа. Энэ бол хамгийн том давуу тал болж байгаа юм байлээ. Бүрэн цутгамал ширмэн зуух. Энэ бол зүгээр яг хэрэглээ талдаа зүгээр одоо яндангаа тавиал галаа түлээл ингээд бол янзын сайхан ард харагдаж байгаа энэ бол нам даралтын зуух 80-аас 750 м2-ыг халаах зориулттай. Юу төлөх үү гэж үү? Одоо нүүрс нөгөө шахмал түлш мод юу хийгээ шатааж болно. Цахилгаантай хосолсон. Хэлбэр дизайн нэг иймэрхүү болгоод ч байж байгаа. Одоо галын дөл өдөө гэж боддог хүмүүс сайхан бол ийм гоёлын зориултаар ашиглаж болно. Тусгай шингэнээр нөгөө галаа гаргацдаг. Ямар нэгэн утаа тортог бол гардггүй юм байлээ. За хаяг болохоор шүү дээ. Ер нь 10 дугаар хооллын нөгөө Хермес рүү иргэдэг уулзуурын яг урт талд ертөнцийн зүгээр замынхаа баруун талд нь Сибирийн зуух гэж компани 2 давхарт гарч ирээд энэ олон төрлийн зуухыг сонирхож үзээрэй. Заяа.